Сайн залуучуудаа NBA Talking Эдин байна. Би яг одоо Шангрила Sports Club дээр ирсэн байж байна. Тэгээд энд ирсэн маань бас нэг шалтгаантай. Бас фитнесээр хичээлээд, усан бассейнээр хичээлээд би бас баггүй хугацааг өнгөрөөсөн байгаа. Гэхдээ одоо энийг илүү сонирхолтой болгох цаг болсон гэж бодоод байна л да. Тэгээд би Шангрила Sports Club-тайгаа хамтраад дээрэс нь бас нэг хүнийг нэг чаленж дуудаад энэ фитнес эрүүл мэндтэй холбоотойгоор гоё тийм чаленж ихлүүлэе гэж бодож байгаа. Дээрээс нь бас Шангрила Sports Club-ыг бас танилцуулаад ингээ бүгдээрээ хамт үзэх. Тэгээд энэ ч нэг хүн бие халаалтаа хийгээ явж байна. Энэ хүн дээр бүгдээрээ орцгоо. Тэгээд та тийшээ харж байгаа бол тэнд нэг хүн байгаа. Манай ялт спиннинг дээр хичээлээ орж байна. Тэгээд би ялтаа битэрч бас нэлээд дээр чаленж ихсэн юм аа. Тэр чаленжийг би одоо сэргээгээд Шангрила Sports Club-тайгаа хамтраад яг одоо бодит нөгөө төсөд бол иржүүлэе гэж бодож байгаа юм. Тэгээд бүгдээрээ одоо ялтыг гаргаж ирж байгаа чаленжийг танилцуулъя гэх. За одоо гарч ирэх чинь. Ялт манаас өвдгөнд хаалгаа хэлсэн. Тэм учраас бас яг нөгөө хийх ёстой бэлтгэлийнхаа режимд бас хараахан орж амжиг байгаа. Гэтэ одоо нэслээ бас орж болно гэдээ ирсэн байна. За юу вэ? Бидстэй яваад эхэлсэн. Одоо хэлж जैन спиннингээр хэлж байгаа юм шүү. Нөгөө энэ юу аахгүй. Кардио дасгал дундаа яг надад хамгийн тохирдог нь дугуй аахгүй. Дугуй. Тийм нөгөө өвдөг маа нөгөө 100 эрүүл болоог одоо нөгөө хаб эхэлж байгаа учраас надад энэ дугуй бол бүр хамгийн тохиромжтой. Биш юу аахгүй кардио аахгүй. Тэр хоёулаа ярьжсэн чаленж одоо яг ажлыг болгомоор байна. Тэр чинь санал тавих. Нуур жилт. Жижиг настай бижин нэмдэг. За тэгээд хоёулаа нэг гоё юм дээр очиод гоё stay fit болдог тий. Би Шангрила Sports Club-тай бас хамтраад энэ чаленжийг гоё явуулъя. Дээрээс нь бас хүмүүс үрээлээ гэдэг байна. Тэгээд ямар чаленж юу гэхлээр битээр мэдээж ямар нэгэн байдлыг барих хэрэгтэй. Тэгээд Шангрилын үгэж Apple Watch. Гоё. Гоё. Чи Apple Watch талтай байна л та. чи дахиад Яг 6-ыг нь авчи. Харин тий. Тэгээд хоёулаа ямар ч өнөөдөр бол Шангрила Sports Club-тай танилцъя гэж бодож байна. Хаана юу? Сая спиннинг дээр орж харав. Тийм Спиннинг ямар вэ? гоё байна. Би бүр нэг заримдаа ингээд фитнес клубүүдэд орохоор чинь кардио төхөөрөмж нь янз бүр байдаг байхгүй. Тийм шүү дээ. Тийм нөгөө цан байхгүй, нэг бол дугуй байхгүй ч гэдэг юм уу зөвхөн нөгөө энд зам гүйлтийн зам байдаг ч юм уу тийм. Тэгэхээр энд бол нөгөө яг цан хангалттай, дугуй хангалттай, бүх юм хангалттай байна. Тэгэхээр хизээч бол орж ирээд нөгөө хүлээгээд авах шаардлагагүй хангалттай юм. Тэгээд дугуй нь өстө үнэхээр гоё таалагдаж байна. Тэгээд Шангрила Sports Club-ийн нэг давуу тал нь юу гэхэлэр нэг цэнгэл үйлчлэг юм байна л да. Ерөөсөө бүх төрлийн клубүүд байна. Тэгээд бүх төрлийн хичээлдэг багш нар нь байж байна. Тэгээд дээрэс нь усан бассейн байж байна. Жакузи, саун юу гэдэг ерөөсөө энд ирэл бүх юм гэж болж байна. Тэгээд ойлын эхлээд энэ юутай юу юм бэ? Сая спиннингд орсон чи өөрөө ирэхгүй хиймэл санагдсан байна. Би ч зүгээр хөгжим сак юм шиг. Амар юм байна. Багш шинэ клуб байгаа юм шиг, мэддэг байгаа юм шиг. За тэгээд ойлоо одоо бүх ангиутай танилцъя тэхүү. Нэг нэг юм. Эхний анги битээр танилцсан анги бол нөгөө нэг юу байгаа. Бокс анги байгаа. Чи боксер хичээлж үзсэн үү? Би ч амьдралдаа үзээгүй. Хичээлж үзсэн байдаг. Тэр чинь нэг тийм нөгөө зөвхөлтэй нүдэн амьд хүмүүсийн ажил юм шиг. Биш нөгөө нүдэн амьд болохоор. За бүгдээр боксын ангаар орж үзье. Чи ороод юм уу? Тэгээд тэхүү. За одоо ойлоо эхний ангаар ороод үзье ямар ч гэсэн. Боксын анги одоо хичээлж байгаа юм. Тэгээ боксыга багштай адил орж танилцъя. Тэгээд ялт бас 2-3 цохол хийхгүй тий. За самбан өгшөө. Шангрила Sports Club-ийн ангиудаар норж үзэж байгаа юм. Тэгээд боксын анги байгаа юм шүү дээ. За манай ялтад энэ бэлэг нэг үзүүлж байгаа нэг зохиод үзүүл та нэг дээр ихий дүгэлтэй хэлээч. Бокс ирээдүй байна уу үгүй байна уу гэдгийг. За харъя. Нара бокс за яг зааж өгч байна. Хаазаа хөдөлгөөн зөвлөх юм байна. За боксing анги бол ингээд яг гоё юм ритм хөгжмөөр гоё ингээд яг юм цохол тэгээд явдгаараа гоё явах юм байна. Одоо дээшлий ялта. Тэр юу байна? Одоо дээр йога. Йога. Чи йога гэж үзсэн үү? Үгүй тэр чинь стамина надаас хол юм байна. Үгүй одоо хамаагүй шүү дээ үзээ л та. Тэр өөрөө пилатес үзсэн шүү дээ. За тэгээ пилатес гэх гоё анги байгаа. Дээшлий. Тэгээд бид хоёрын хувьд бас нэг давуу тал нь юу гэхээр нөгөө хотын төвд байгаа байршлах байхгүй. Шангрила Моолтой ойрхон тий. За йог бол йог шүү дээ гэж.
Би нэг хаамаг нэрлэн тоглож ирсэн. Йог хийж байгаа. Тийм шүү дээ. Тэгээс дэ баларсан бохгүй. Одоо энэ йога ангир нь орж үзэх үү? Тийм тэгэхээр би бол орохгүй. Миний жанр биш. Чи нэг байж. За энд орчих. За ороод идрэг ер нь яаж фейлтгийг хараач. Oh my god. Ямар За идрэг бол хийчих юм байна. Йоо. За энэ ч бол юу юм бэ те? Ямар ч нэг багшийг хуурах боломжгүй анги юм байна те. Шүрмс татчих. Шот. Надад бол энэ угаас хөнгөлтэй юм байна. Амар. Чи юу балах юм? Балах юм байна, балах юм. Би юу балах. Би ихтэй минут болсон сая. 2 минут болсон юм те. 2 минут хөлсөж. Би өдөр би энэ өмнө нэг цаг зүгээр хийсэн ингээд хийсэн би ингэ шүүс гаргав шүү дээ. Намасте йога. Чи спорт хийж явах юм уу? Тийм, дасгалын төрөл. Дасгалын төрөл юм байна тийм. Пилатес те. Шин төрөл. За. За одоо бүтээр Шангрила спорт клубын дараагийн дасгал дээр орж ирээд энэ Core Pilates гэдэг энэ за жигэн аимшигтай зүйлийг идрээ. Pilates те. Би. За сайн байна уу? За сайн байна. За энэ маань яадаг дасгал гэлээ. Тэгэхээр Pilates нь хүний биеийн нарийн булчингуудыг маш сайн чангалж өгдөг. Төхөр хэмжээнд дээр хийгддэг байна. За төхөр хэмжээнд дээр ихний дасгал Энэ энгийн одоо фитнес төхөөрөмжүүд дээр ажилласнаас ямар давуу талтай вэ? За тэгэхээр ерөнхийдөө Pilates маань бол хүний биеийн маш нарийн булчингуудыг хөгжүүлж өгдөг. Нөхөн сэргээ хэмжлэгээтэй. Ерөнхийдөө бол бүтэн биеийн нөхөн сэргээ хэмжлэгээтэй. За физик хэмжлэгээ гэж болно. Одоо нурууны өвдөлт тийм ээ, нурууны одоо суулт, тиймэрхүү зүйлдээ маш сайн анхаардаг. За тэгэхээр одоо хөвтгтээ, газар хөвтгтээ, төхөр хэмжээнд хөвтгтээ хавраг болон хүйсийг татаад нуруугаа маш сайн нааж өгнө. Хотоолт үүсэхгүй гэсэн. За хөл ширээ байрлал буюу ингэж нугалж авах нь. За эндээс гар дэшээ таац руу 90 градус. За эндээс одоо энэ дасгал маань хөвтөж байхдаа нуруугаа огт алдахгүй хий. За тэгэхээр core хэсэг гизийг маш сайн чангална, цээж босно. За хамраа амьсгал авъя. Амаар гаргалаа түлхлээ цээж бослоо. Үзүүтэй хамт цээж бослоо гэж. Эсвэл үндий зөв ингэж орж ирнэ. За цээжийг маш сайн өргөн гиз чангална. Ингэж нарийн болж маш сайн чангалж байна. За буцлаа. Буцлаа хямралтай дандаа контролтой явах нь. Хамраа амьсгал авлаа. Гаргаад бослоо. Дандаа багштай юм. Ерөнхийдөө бол эхний хичээл маань яг дасгалтайгаа танилцаад төхөөрөмжнтэйгээ танилцаад явдаг байгаа. Эхний хичээл дээр бол яг дасгалуудаа л бүтэн мэдэрнэ гэдэг бол бас яваа бас сайжирдаг байгаа. Тэр үнэ. За энэ маань болох дээр одоо яг гиз орж ирж маш нарийн булчингуудыг чангалж өгдөг байгаа. За саяны дасгал ямар санагдав? Ер нь чанга юм байна. Жиширж ийн. Сунгалт талах те би бол жишээлбэл. Тэгээд одоо нөгөө биений нөгөө нэг жижиг булчингууд шүү дээ. Фитнес ч юм бол ерөөдөө нөгөө бүдүүн булчингууд ажилладаг. Энэ бол нөгөө жижиг булчингуудыг хөгжүүлдэг буюу одоо нөгөө ялангуяа сакс хөлбөмбөгчд одоо нөгөө ахилийн шүрмсээс авахаар MCL, ECL шүү дээ. Амар нөгөө жижиг булчингуудын шүрмсүүд тасардаг. Энийг ч нэгээд энэ NB-ийн тамирч дэлхийн хөлбөмбөгч хийх нь аргагүй юм байна л да. Тэгэхээр жижиг булчингуудыг хөгжүүлж чинь энэ хажуудлыг байж чинь тий. Юу гэдгээрс ухтлаа. Тэгэхээр сони юм байна. Өхөр сони юм байна. Чанга юм байна. Тийм олон байхгүй байх шүү. Тийм. Би л анх удаа юм хийж үзсэн. Юу нь явмаар юм байна бас. Ялангуяа зэн сакс хөлбөмбөөр спорт хичээлийг тамирчдын хувьд бол жижиг булчингуудыг хөгжүүлж маш чухал шүү дээ. За тийм шүү. Яг тийм. За тийм шүү.
За спорт клубын 5 давхар усан санд гараад ирсэн. Усанд бол загас идрээтэй ярилцж байна. Энэ Шингэрэлгийн спорт бассейн 25 м урттай. Тэгээд 25 м гэж одоо яг олимпийн төрлийн яг хагасан шүү дээ. Тийм. Гэхдээ мангар удаач байхгүй гаралтай. Тэгээд миний хувьд бол одоо усан бассейн спорт хичээлээд нэг сар болчихно. Сэлээс урцсан уу? За мэлхийг бол үйлүүлнэ. Өрөөр далахыг бол зэрэг хэв өвдөө үйлүүлнэ. Гэтэ амжилтын хэсгэл аюу хэцүү байгаа. Амжилт аюу чухал юм байна. Тийм. Тэгээ усан спортын миний ойлгосон хамгийн чухал юм бол Надаа ер нь галуу үхэл. тийм. Надаа бол ер нь амжилтын хэсгэл хэрэггүй. Яа тэгвэл чулуу. Усанд бол чулуу. За бүлгэн багш гэж байгаа. тийм. Манай дүлгөө маань SBS телевизээр усан спортыг тайлбарлаж сайн юм. Сайн байна. За. За. Хүмүүс усан спортыг хэр хичээлж чинь ер нь ямар ашигтай товчхон юм жаа гэж. Сүүлд бол ер нь хүмүүс аюу хичээлж байгаа. Тэгээд яг манай клуб дээр ирж байгаа хүмүүсийн ихэнх зорилго нь гадагшаа аялдаг. Тэгээд гоё далаа эрэхтэй газар, машинтай газар очиж сэлж чадахгүй болохоор Сурыг гэж юу? тэгээд ерөнхийдөө яг ихэнх тохиолдолд бол яг гадагшаа явж байхдаа сэлдэг баймаар байна. Нөгөө сүүлийн үед одоо ирс нэмэгдсэн нэг хэрэг эрүүл мэндэд анхаарч жингээ хасах гэж бодож байна. Над шиг юм усанд чулуу хүмүүс хэр удаа хугацаанд сурах уу? За ерөнхийдөө бол Чулуу гэжтэй байхгүй тийм. чулуу гэж байхгүй л дээ. Живдэг төрлийн юм баггүй. Ерөнхийдөө бол усанд яг одоо ороод ирэх юм бол живдэггүй гэдэг би баталж чадна. Тэгээ ерөнхийдөө бол 3 хичээлийн дараа ер нь сэлээс орчихно. За. Өрөөр дас сэлд бол араа дас сэлд ер нь сэлээс орчих шүү. 4 хичээлийн дараа. Окей. За. Сэлээс удахгүй орно. Сэлдэг болно. За баярлалаа. Ажилласаа. За баярлалаа. Чиний биологи нас чи 22.6. Чи. 40. За байж. За байж оруулгүй. Битэр сайн Тэгэхээр би Танита гэдэг. Танита. BMI гэдэг зүг биз дээ. биологийн нас би 22.6. Би хэлэхгүй. 40. Тэгээ энэ дээр ерөөсө хөл үтсэн гар зогсоол 2 талын юм гараараа барихад нь шүү дээ тий. За жин идрүүл угаасаа гарах нь ойлгомжтой. Тэгээд бид эзэлж байгаа өөхний хэмжээ тий. Тий. Тэгээд юу яаж байгаа юм бэ? Энд одоо бүх чинь ингээд бүх мэдээлэл ингээд за одоо энийг аваад тэгээд тэр хоорондоо нөгөө челленж хийн гэж ярьсан тий. Тий. Тэгээд ерөөсө ингэ гэж бодож байна. Би цэвэр булчингийн маасаар би одоо 92 кг байна. 95 биш 92. 92 чинь 5 кг. Би одоо 5 кг яг цэвэр би булчингийн мас нэммээр. А чиний хувьд бол цэвэр одоо хасахтаа чин хэдээр очив ойлоо. Ялсан тооцоо. Чи өөрөө хэл тэрийг. Би бол 92 дүн чам. Одоо ямар хугацаанд? Хугацаа чамаас шалтгаал. 2 сарын хугацаанд. Би бол 2 сарын хугацаанд гэж бодож байна бас. За 2 сарын хугацаанд. Би 2 сарын хугацаанд Одоо 131 шүү дээ. 131. 13 хэлсэн юм. 15 хаялтаа чи. Хасах чинь нэмхээс илүү арай амар шүү. Өө хит их хурдан хугацаанд гарч бас худлаа гэдэг юм аа. Эрүүл мэнд туртай. За окей. За окей. 13. За 13. 13 За анх шүү дээ. 13 кг-ыг ялт хаасан. Би 5 кг-ыг нэмэхдээ миний бол нэмэх 5 кг бол цэвэр нөгөө юу шүү дээ. Булчингийн уураг шүү дээ. Пивний уураг биш. Үгүй. Пивний масс биш. Үгүй ястаа үгүй. Булчингийн масс. За шагналын үг гэж Аа. Apple Watch Болж байна. Series 5. 5 юм уу? 6 гараагүй байгаа шүү дээ. Чи сая танилцуулга хийгээд байгаа. Чи гараагүй байгаа. Оны сүүлээр гараа. За тэгээд Шингэрэл спортс клубтай хамтраад битэрийн чаленж одоо ингэж эхэлж байна. Тэгээд битэрийн спортс клубынхаа бүх ангиудад танилцлаа. Спиннинг байна. За нөгөө боксинг анги байна. За йогийн анги байна. За пилатес байна. Дээрэс нь бидний бас орж хамжаагүй, хичээлж хамжаагүй ангиуд байгаа. Зумба байгаа. Юу кетлбол гэж анги байна. Чиг тэр миний кетлболыг ямар ч нэг юм нөр бөмбөгтөл ажилладаг юм шиг. Нөгөө нэг тэнцвэр яадаг дасгал авах л та. Тэнцвэр хадгалдаг гэсэн. Тийм баланс урдаг. Тэр гимтлээс хол байх тийм байл. Тэгээд өөрөө трикс юм байна. Тэгээд айгүй олон гоё ангиуд байна. Тэгээд ер нь баг бүхэнд нь яваад үзье гэж бодлоо. Тэгээд нөгөө гол нь би нөгөө их чинь хэлэхгүй байгаа. Яг бол би кардио дасгал тэгж хийхгүй байхгүй. Өвдөг сайныг 10 минут дугуйж ирсэн чинь өвдөж шүү дээ. Тийм тэгэхээр чинь чанга. За. Ингээ битрийн чаленж эхэлж байгаа шүү. Шингэрэл спортс клубаар тавх үйлчлүүлээрээ одоо бүгдээрээ яваа сайхан Үүдэн олчоо. Шейкоч. Шейкочаад тэгээд битэр ерөөсөн маргааш орлоо. Энд өөргийн бэлтгэлүүд байгаа шүү дээ.
гоё тий. Power nutrition байгаа. Bye bye. За тэгээд juice bar-н дээр өвдөөр ургаа ууж जैन, shake ууж जैन. Энэ бас их чухал шүү. Нөгөө хүс их гаргачаад буцаагаад эвдсэн авахгүй гараад байдаг бас манай хүмүүс гимтдэг бас нэг шалтгаан. Тэгээд гимтэл их яриад байгаа дуучлаараа гэхдээ өөрөөсөө гимтчихэд байгаа учраас тэгээд байгаа юм шиг. За, амжилт. Apple Watch минийх